Эрхэм үзэгч та бүхэнд орой минь хүргэе. Оргил цагийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр Зурагчдын автобус өдөрт 2000 орчим хүүхдэд үйлчилдэг. Зорчигч хэтрүүлэн тээвэрлсэн жолоочийг 96 мянган төгрөгөөр торгоно. Өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл тижээмэл нохойг уяатай байлгах ёстой. эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Өнөөдөр Эрдэнэ үйлдвэр компани гам бөмбөлөг цувах цэгтээ нүүрс хийжүүлэх 100 баяжуулах папергийн хаягдлын аж ахуйдаа шинжилсэн коллекторыг ашиглалтанд оруулсан байна. За тус үйлдвэр нь гам бөмбөлөг цувах цэхийн нүүрс хийжүүлэх 100-нд 1.1 тэрбум баяжуулах папергийн хаягдлын аж ахуйн шинжилсэн коллекторыг ашиглалтанд оруулахад 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. За Урдан тус үйлдвэрийн гам бөмбөлөг цувах цех нь 100-аа дизель түвшээр халаадаг байсан. За ингэхдээ өдөрт 18-аас 20 сая төгрөгийн өртгөр буюу 10 тонн дизель түлш шатаадаг байжээ. Тэгвэл тус цехт бүгд найрамдах хятад ард улсын технологи болох нүүрс хийжүүлэх зуух ашиглалтанд орсноор 1 тонн гам бөөрөн цэг үйлдвэрлэх өртөг 33%-аар буурна. За уг зуухыг ашиглалтанд оруулснаар жилд 2.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах юм байна. За үүний 1.6 тэрбум төгрөгийг нүүрс болон дизель түлшний үнийн зөрүүнээс за 1 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлийн зардлаас тус хэмнэх ажээ. Түүнчлэн 16 ажлын байр шинээр бий болсон байна. Уг зуухыг ашиглалтанд оруулахад Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнийг 1 жилийн хугацаанд нөхөх нь сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх зэсийн анш буурч байна. Тиймээс Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдвэрлэлийн өртгөө бууруулснаар энэ үеийг давж чадна. Үүний хүрээнд хийж буй томоохон ажил бол гам бөмбөлөг цувах цехт нүүрс хийжүүлэх зуух ашиглалтанд оруулж байгаа явдал хэмээн тус үйлдвэрийн ерөнхий захирал ярьлаа. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнийг бол хэн нэгэн тогтоож хэн нэгэн зогсуулж чадахгүй болсон. Энэ бол бодит хэрэглээтэйгээ уялдаад зэсийн үн бол ингэж маш огцом унж байна. Тэгэхээр ер нь бол үйлдвэрлэгч нарын одоо хамгийн гол авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол ерөөсөө өөрөө өөртөө зарлал бооруулах хэмнэлтийн горимтол ажиллах хэрэгтэй. Тэгээ түүний нэг нь одоо гол анхаарч байгаа зүйл бол үндсэн одоо хэрэгэлдэг технологийн материалыг бид хямд олж авах, тэр үнийг хямдруулах энэ чиглэлээр бодит алхам хийх хэрэгтэй. Тэр чиглэлээр манай үйлдвэр хамт олон маш олон жил хийж байгаа. Тэрний нэг нь бол одоо энэ шаарын өртөг гол одоо технологи материал болсон шаар гам бөмбөлгийнхөө өөр өртгийг бууруулж байгаа. Энд бол дизелийн түвшээр одоо халаадаг байсан 100-ыг бид нүүрсний хийгээр халаадаг болгож байгаа. Тэгснээр бол гам бөмбөлгийн өөр өртөг одоо 33%-аар одоо багасж байгаа. Тэгээ эндээс зөвхөн жилдээ байдаг гам бөмбөлгийн энэ үйлдвэрлэлийн зөрөөнөөс 2 тэрбум төгрөгийн одоо хэмнэлт гаргана. Энэ хэмжээгээр эцсийн бүтээгдэхүүн зэсийн баримлын үн бол өөр өртөг бол буунаа, өөр өртгөө буулгаж яаж. Тэгж бид нар дэлхийн зах зээл дээр өнөөдөр энэ хямралын үеийг давхад одоо бас нэг бодит алхам нэг нь болноо гэж ингэж үзэж байгаа. Тэр нь бол тэгээд дэлхийн нийтээр одоо дизель түвшнээс татгалзаж дандаа одоо энэ нүүрсний хийг ашиглаж одоо энэ металлургийн үйлдвэрүүдэд одоо сүүлийн үед давгааж ашиглаж эхэлж байгаа. Манайхаа одоо 40, 60, 80, 100-ийн голчтой гам бөөрөн цэг үйлдвэрлэж байгаа. За түүнээс гадна Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйда эргэлтийн ус хүлээн авах худаг буюу шинжилсэн коллектор ашиглалтанд орууллаа. Тус үйлдвэр нь уулын хөдрийг боловсруулж түүнээсээ баяжмлаа авч үлдсэн хөдрөө устдаа хольж хаягдлын аж ахуйсаар хадгалдаг. Тэгвэл өнөөдөр ашиглалтанд оруулж буй шинжилсэн коллектор нь дээр дурдсан хаягдлыг тунгааж усыг дахин ашиглах зорилттой. Үүнийг ашиглалтанд оруулахад 7.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр 4.1 км үргэлжлэх шугам хоолой, ус хуримтлуулах 4 худаг, хязгаарлалтын 4 далан, ус дамжуулах 4 сувгийн бүтээн байгуулалт хийгджээ. Өнөөдөр ашиглалтанд оруулж ус хүлээн авах худгийг 20 гаруй жил ашиглах боломжтой гэнэ. Технологи маань зайлшгүй урьдчилан барьж явах ёстой объект байдаг. Усныхаа төвшин нэмэгдэх учраас дараагийнхан байгууламжийг үргэлжлүүлээд бариад явж явах хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэйгээд орчих юм бол ус дараа нь барих боломжгүй болчихдог. Анх үйлдвэр ашиглалтанд ороход эхнийхэн хуудгийг барьдаг. Тэгээд үйлдвэрлэл явж байгаа учраас нөгөө хаягдлын сан маань
энэ юугаар дүүрээд эхэлж байгаа. Дүүрээд ирэхэд дараагийнхаа худгийг барьцсан байна. Тэрний дараагийн худаг ашиглалтанд ороод ирэхээр тэрний дараагийнх нь энэ технологиор л явж байгаа. Тийм учраас 8 дугаар худаг доошоо орсон, далд орсон учраас бид нар 9-ийг ашигласан байгаа. Одоо 9 маань далд орохоор бид нар 10-ыг ашиглалтанд оруулна. 10 дуусахаар 11, 11 дуусахаар 12. Ер нь одоо бид нар орж байгаагийн чинь бол 98.2 орчим хувь нь бол нааш хаягж ирж байгаа шүү. Тэгээ өнөөдрийн байдлаар бол бид нар одоо 37 жилийн хугацаанд чинь нэг 718 сая тонн одоо элсийг үл энэ хаягдлын аж ахуйд хоригдлуулчаад байж шүү. Одоо ч гэсэн бас замаас нь бид нар хаягдлаа болохоор багасгах гээд одоо хайжгаа хаягдлаас бас нэг компани орж ирсэн. Тэр Оросын компанитай хамтарсан нэг жижиг компани орсон бас төрсөлтийн ажил явуулж эхэлж байна. За Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд нийт боловсруулалтад орж буй бүтээгдэхүүнийхээ 98.2%-ийг хаягдлын аж ахуйд hayдаг. Өөрөөр хэлбэл тус үйлдвэр ажиллаж эхэлсэн цагаасаа буюу сүүлийн 37 жилийн хугацаанд 718 сая тонн хаягдал ялгаруулад байгаа юм байна. Дэлхийн зарим улсад энэ төрлийн хаягдлыг ашигласан туршлага байдаг нь за Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани хаягдал нь 0.8% зэсийн агуулмжтай гэж үздэг. Тиймээс үүнийг ашиглах боломжтой эсхийг турших ажлыг Оросын улбаны улсын компанитай хамтран эхлүүлээд байгаа гэж тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Даваа Самбуу ярьлаа. 2013 оноос эхлэн Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Орхон аймаг жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд дээрх хоёр тал 6 чиглэлд хамтран ажилласан байна. Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Орхон аймгийн төрийн үйлчилгээ эрх зүй, байгаль орчин экологи, үйлдвэрлэл технологийн парк, зам тээвэр харилцаа холбоо, нийгэм эдийн засаг боловсрол, бүтээн байгуулалт гэсэн 6 чиглэлд хамтарч ажилласан байна. 2013 оноос өнөө хүртэлх хугацаанд Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компаниас Орхон аймагт 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. За үүний 52.8 тэрбум төгрөгийг нь Эрдэнэт медикал онцлогоо эмчилгээний төвийг барьж байгуулахад зарцуулсан байна. За хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркын зураг зүйг боловсруулж хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тус үйлдвэрээс дэмжлэг үзүүлжээ. Мөн манай аймагт үйл ажиллагаа явуулж аж ахуй нэгжүүд Эрдэнэт үйлдвэрт жилд 2 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хийгддэг нь за мөн хотын автозамын шинжилгээний хүрээнд Тряковын гудамж, Согоот, Уурхайчин, Баян цагаан, Динж, Их залуу, Эрдэнэ багийн автозам засварт хөрөнгө оруулжээ. За мөн боловсрол эрүүл мэндийн салбарт баггүй ажил хийгдсэн гэж хамтын ажиллагааны тайланд дурдсан байна. Бүтээн байгуулалтын чиглэлээр 2013-аас 15 оны 3 дугаар удирлын байдлаар үйлдвэр технологи, зам тээвэр, харилцаа холбоо, байгаль орчин, экологи, эрүүл мэндийн чиглэлээр 60 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг үүсгэлээ. Эрдэнэт медикал онцлогоо эмчилгээний төвийг шинээр барьж байгуулсан бөгөөд одоо эрүүл мэндийн үйлчилгээ эхлүүлэхэд бэлэн болоод байна. За Эрдэнэт үйлдвэрээс дараах ажлыг үүсгэхэд 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна. За үүнд Монгол улсын хууль тогтоомжийг ард иргэдэд таниулан сурчлах мэдээллийн нээлттэй эл тод зарчмыг мөрдлөг болгож олон нийтийн оролцоог зохистой хангалттай сургалт семинарын үйл ажиллагаанд 51.5 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг, Орхон аймгийн цэвэрлэг байгууллагын өргөдгөл, уламж талбайны бэрэлдүүлэг, автозамын өргөдгөл, найрамдлын өндөрлөг, наадмын талбайны сэргээн засварт, орон сууцны хорооллууд, авто зогсоолын тохиолдлын үйлчлэгийн 4.8 тэрбум төгрөг. За дээрх хоёр тал хамтын ажиллагааныхаа хүрээнд орон сууцны 3 төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Тодорхойлбол Эко 300, Орос 400, Залуус 600 гэсэн орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэхэд орон нутгаас газрын асуудлыг үйлдвэрээс хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэх зарчмаар хамтарч байгааг нь. За орон нутгийн удирдлагуудын хувьд энэ хамтын ажиллагаа цаашид ч өргөжнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа хийлгээр хөргөж байгаа Эко 400 орон сууцны хороолол Эрдэнэт медикал онцлогоо эмчилгээний төв, Эрдэнэт хотын төгсөлтийн ажлууд, орон сууцны байруудын басаа дуудах, хотын дэд үсгийг сайжруулах, инженерийн сургалтын ажлууд, байгалийн нөхөн сэргээлт, Эрдэнэт үйлдвэр технологийн паркын хамтын ажиллагаа, орон нутгийн аж ахуйн нөхцөлийг дэмжих, Эрдэнэт болгоны нисгүүлгээд олон ажлуудыг бид нэрс дурдж байна. Эдгээр ажлууд огцон дэлхийд Орхон аймаг Эрдэнэт хотын иргэдийн сайн сайхан амьдрал, Эрдэнэт хотын хөгжил өвчтөний төлөө хийж байгаа чухал ажлуудын нэг юм аа гэж үзэж байна. Ирэх 16 онд Эрдэнэт хот үүсгэн байгуулалтын
зөвхөн 40 жилийн жил байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийгдэнэ гэж бид итгэлтэй байна. За энэ жил Эрдэнэ хотын 40 жилийн төхөөн Угойг, Угтан, Эрдэнэ Түлдүр болон Орхон аймаг олон ажлыг хамтарч хийж байгааг нь. За үүний нэг нь орон сууцны хорооллын багуудын гадаах басаад будах ажиллаг нь. За түнчлэн хоёр тал хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй байлгахын тулд тус үйлдвэрийн цехүүд Баян өндөр Жаргалан сумын багуудтай хамтарч ажиллажээ. Үүний хүрээнд зөвхөн үйлдвэрийн цехүүд Баян өндөр сумын багууд хамтран 2013 онд 123, 2014 онд 55, 2015 онд 18 ажлыг хамтран хийсэн байна. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Энэ оны эхний 10 сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 28.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэдийн тоо 14 хувиар өссөн байна. Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Манай аймгийн тухайд ч мөн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны энэ үедээ харьцуулахад өссөн байна. Үүнийг хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүд мөн нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж хүсэж иргэдийн тоо өссөнөөс харж болох юм а. Мөн ажлын байрны захиалагчоос буурсан байна. Манай дээр бол одоо өнгөрсөн 2014 оны байдлаар 1680 дээрх маад ажил хайгч ирж бүртгүүлсэн байна. 2015 оны байдлаар одоогийн байдлаар 1965 гэсэн 65 ирж бүртгүүлсэн байна. Тэгэхээр ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн оныхыг бодвол бас нэмэгдсэн байна. Яг одоогийн байдлаар бол 2171 ажлын байрны хэлтэц захиалга ирсэн байна. Өнгөрсөн оны үед бол 2500 гаруй ажлын байрны захиалгаас яг 14 оны үед байдлаар бол тэгэхээр ажлын байрны захиалга буурсан байна гэсэн үзүүлэлттэй. 2015 оны эхний 10 сарын байдлаар хөдөлмөрийн хэлтс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 28.6 хувиар бол нэмэгдсэн. Мөн хөдөлмөрийн хэлтсэст ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 6.3 мянгад бол хүрч өмнөх оны мөн үеэс бол 94.5 хувиар бол нэмэгдсэн байна. Ингээд бол ажил хайж бүртгүүлж байгаа нийт энэ 6.3 мянган иргэдийн маань 11.3% нь бол орон тооны цомгтлоор ажлаас салгагдсан. Мөн байгууллага нь бол татан богдсон гэсэн шалтгаанаар бол ажил хайж бол бүртгүүлсэн байна. За 10.2% нь бол өөр аймаг хотоос Орхон аймагт ирж одоо сууршиж ажил хайж ингэж бүртгүүлсэн байнамаа. За энэ нөгөө шинээр ажил хайж бүртгүүлсэн иргэдийн одоо ихэнх хувийг бол сургууль төгсөөд ажил олдохгүй ажил хайж ингэж бүртгүүлсэн хүүхдүүд бол их 32.7% нь бол эзэлж байгаамаа. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн дунд орон тооны цомогтголоос болж ажлаасаа гарсан 497 хүн байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны эхний 10 сарын байдалтай харьцуулахад 4.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм а. Харин байгууллага татан богдсноос болж 212 иргэн ажилгүй болсон бөгөөд өнгөрсөн оны энэ үедээ харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Эндээс харахад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж аж ахуйн нэгж байгууллагууд үүдэ барихад хүрч улмаар ажилгүйд л өссөөр байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгч иргэдийн тооч мөн өнгөрсөн оны энэ үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Яг энэ жилийн тухайд гэх юм бол эдийн засгийн жоохон хямралтай байгаа шүү дээ. Угаасаа улс орондоо яриа те. Манай Орхон аймгийн хэмжээнд хэмээл яг 2014 оны 10 сарын 30-ны яг одоо яг 15 оны 10 сарын 30-наас өмнөх оны яг муу үетэй харьцуулахад нодлон жил бол 506 хүн тэтгэмж авч байсан бол энэ жил 580 хүн гээд нэг 14 хувиар өсөлттэй байгаа. Тэгээ олгож байгаа тэтгэмж нь 487.7 саяас 561.7 сая болж 11 хувиар олгосон тэтгэмж нь өсөж байгаа. Тэгэхээр яг энэ тэтгэмж өсөж байгаатай холбоотой асуулах юм бол манай нэг ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль 7 сарын 1-ээс өөрчлөгдөж эхэлсэн. Энэ ямар өчтэй болсон гэхээр тухайн хүн ажлаас өмнө нь хаалгадахтаа бол өөрөөс шалтгаалсан байвал 40 хоногор авдаг гэсэн. Хэрвээ ажил олгогчоос юм уу цомгтголоор ч юм уу те тухайн хүнээс хамаараагүй шалтгаанаар ажлаас салгацсан бол 76 хоногийн тэтгэмж авдаг гэсэн. Энэ нь өөрчлөгдөд 2015 оны 7 сарын 1-ээс бүх иргэд ажлаас ямар шалтгаанаар халагдсан 76 хоногийн тэтгэмж авах ёстой болж байгаа.
Ажлын байрны тоож мөн буурсан гэсэн үг бас биш юм. Учир нь энэ оны эхний 10 сарын байдлаар 3603 ажлын байр бий болжээ. Энэ онд бий болсон ажлын байрны 50 гаруй хувийг иргэд өөрсдөө бий болгосон ажлын байр эзэлж байгаа юм байна. Харин хөдөлмөрийн хилтэст ирж байгаа ажлын байрны захиалга нь дийлэнхтэй тоогооч, үйлчлэгч, зөөгч, ойдлчин зэрэг жижиг дунд бизнесийн байгууллагаас ирсэн захиалга байдаг байна. Харин бүртгэлтэй ажилгүйчүүдийн тухайд дийлэнхэн дээд боловсралтай дээрх мэргэжлээс өөр мэргэжилтэй хүмүүс байдаг юм байна. Тамхины хяналтын тухай хуулиар олон нийтийн газар гудамж талбай зөвшөөрөл гүйцэтгэх тамхи татахыг хориглосон байдаг. Энэ оны байдлаар аймгийн цагдаагийн газар олон нийтийн газар гудамж талбай тамхи татсан зөрчлөөр 2 иргэнийг зөвшөөрөл гүйцэтгэх тамхи худалдан борлуулсан ширхэглэн зарсан 16 иргэнд хариуцлага тооцож ажилласан байна. Тамхины хэрэглээг багасгах, дам тамхиталтаас үүдэх сүргүүр дагаврыг бууруулах зорилготой тамхины хяналтын тухай хууль батлагдаж 2013 оны 3 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байдаг. Тус хуулинд тамхины худалдаа эрхлэгч нь худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, түүнтэй адилдах бичиг баримт үзүүлэлхийг шаардах хэрэгтэй бөгөөд шаардлага биелүүлээгүй бол худалдахгүй байх үүрэгтэй. Мөн олон нийтийн газар гудамж талбай зөвшөөрөгдөөгүй цэгц тамхи татсан, татуулсан зэрэг зөрчлийг гаргасан бол иргэнийг 50,000 төгрөгөөр хуулийн этгээдэг 1 сарын хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 25-аас 50 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний төгрөгөөр тус торгох арга хэмжээг авах залттай. 2013 онд аймгийн хэмжээнд гудамж талбайд тамхи татсан 10 орчим иргэнд торгуулийн арга хэмжээ авч ажилласан бол энэ оны байдлаар 2 иргэнийг торгосон, мөн зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан, ширхэглэн зарсан 18 зөрчлийг илрүүлж 900,000 төгрөгөөр торгож 460 гаруй харьцаг тамхиг хураан авчээ. Орхон аймгийн хэмжээнд бол ерөн цагдаагийн албан агч төлөвийн хэвдэ тамхины хяналтын тухай хуулиар бол одоо хүмүүс дундаа л одоо иргэдэд тийм ээ анхааруулах, одоо сануулах тийм байдлаар ажиллаж байгаа голцсон. Ер нь бол яг хуулийн уялдаанууд ерөнхийдөө жоохон тогтолцоо нөхцөлч юм да албан агч тийм. Одоо шинэ цагдаагийн албан агч бол гудамж талбайд тамхи татчихсан одоо зөрчил гаргасан иргэнтэй таарна шүү дээ. Тэгэхээр тухайн хүнийг шууд газар дээр нь арга хэмжээ авчих хэрэг үүрэг байдаг байхгүй цагдаагийн албан агчд. Зөвхөн түүнд бол арга хэмжээ авах тийм офицер үү тийм ээ. Одоо эсхийн байцаагч одоо мөн хариуцсан алах байцаагч ширч ийм хүмүүсд арга хэмжээ тооцох хэрэгтэй. 50,000 ордоо торох. Тэрнээс бол зүгээр гудамж эргүүлэг явж байгаа цагдаагийн албан агч 50,000 торох хэрэг байдаг байхгүй. Энийг одоо зааж өгөөгүй учраас тэр хүмүүсүүд бол одоо тэр иргэнийг бол торгоноо таныг гэдэг одоо эднэрлүү офицерлөө гэдэг дагуулаад чирээ явж маш хүндрэлтэй. Одоо маш маргаа өсдөг байхгүй. Тухайн хүн одоо жишээ нь бүсгэн цагдаагийн байгууллагад хөргөдөж ирээ дараа хэмжээ авагдаж идэг. Тэр үнийг дагуулад наашаа одоо согтуу хүн биш. Энэ бие үнийг одоо тэгээд маргаанаас болж одоо чирээд явах. Энэ бол маш хүндрэлтэй байдаг байхгүй. Энэ үднээс ер нь цагдаагийн албан агч ер нь голцоо одоо тэгээд таслан зогсоох анхааруулах хөрцөн сэргийлэх ажил хийж байгаа юм хэд. Яалт ч бас авчирсан бол 2 иргэн байгаа. Тэр иргэн бол арга хэмжээ авсан байгаа. Тэгээ бол цаашдаа бол энэ хууль нь бол ерөнхийдөө одоо жишээ нь бэлэн бус торгуулийн өнгөөр торгодог одоо шинэ гарч ирлээ шүү дээ. Энэ байдал одоо аймагт одоо жишээ нь хэвжрийн албанд одоо яг энэ шийдэлд ирэх юм бол газар дээр торгоод явчих боломжтой. Яг гэвэл 50,000 төгрөгийг газар дээр тэр хүн бол торгоно гэхэд бол тамхичээс бэлэн 50,000 төгрөг торгуулаад зэгчдэг одоо тийм мөнгө кармал явждаг ховор шүү дээ. Тэгэхээр бол бэлэн бус торгуулийн мөнгө машинтай байх юм бол тухайн юугаар бол торгоод газар дээр шийдчихэд бол дараа нь тэр хүн торгуулаад яад төлөх юм бол тэр юм шүүх шийдрийн асуудал болчтой байхгүй. Хуулийн зохицуулалтаар арга хэмжээ тооцох албан агч хязгаарлагдмал учраас гол төлөв урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байгаа гэдгийг хэллээ. Аймгийн хэмжээнд тамхи зарах зөвшөөрөлтөй бөөний эцэг 8 байдаг юм байна. Нэмж мэдээлэхэд 2015 оны байдлаар тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг үндэслэн цагдаагийн ерхий газраас улсын хэмжээнд тусгай арга хэмжээ зохион байгуулах үүрэг чиглэл өгсөний дагуу аймгийн цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж ажилласан байна. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Дараагийн мэдээг танилцуулъя. Иргэдийн дээр нэвтрүүлэгт эцэг эхчүүдээс сурагчдын автобусны үйлчлэгээтэй холбоотой маршрут чиглэл цагийн хуваарийн талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтэй байгаа талаар санал ирсний дагуу мэдээлэл бэлтгэсэн байна.
Сурагчдын автобусны үйл ажиллагаа бодлого чиглэлийг Баян өндөр сумаас хариуцсан ажиллаж байна. Өмнө нь сурагчдын автобус нь Баянцагаан вокзалын чиглэлд 1, гэр хорооллын чиглэлд 2, Дэнж Эрдэнэ багт 1 нийтдээ 4 автобус явж байсан бол нэмэлтээр 2 автобус ирснээр сумын засаг даргын тамгын газраас боловсрол соёлын газартай хамтран одоо явж байгаа автобусны маршрут чиглэлийг судлах ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд шинээр ирсэн 2 автобусыг хамгийн их ачаалалтай байдаг гэр хорооллын баг болон Говьл багт явуулахаар төлөвлөсөн байна. Ер нь за тэр шандын чиглэлд бол 7.10 гээд юун дээр очсон байна. Бусд нь бол 7.2-оос 2 гэхэд эхэлсэн байна. За шандд бол их олон хүмүүс яг тэгэхээр шандын 17 дугаар баг сургууль маань баг сургууль 17 дугаар сургууль маань 17 дугаар сургуулийн ахлах ангийн хүүхдүүд маань наран зохицуулбар сургууль 15 дугаар сургууль ирдэг болсон. Тийм учраас тэндээс ачаал ихсэн байна. Үүнтэй холбоотойгоор тэр Даваат багийн одоо хуучин шанд гэдэг нэрлэн Даваат багийн тэр цаатлын үзүүр буюу бидний одоо нэрлэл зарснаар оршуулга наатлаг гэж яриад байдаг шүү дээ. Тэнд байгаа хүүхдүүд ч бүр наашаа гарч ирж суудаг байхгүй. Тэр хөвсгөл хоёр тэр луу гарч ирж. Тэр чиглэлд нэг автобусыг явуулаад цаатлаар тойруулаад 15 дугаар сургууль, эргээд наран зохицуулбар сургууль, тэгээд урдуураа явуулаад 14 дугаар сургууль, захын тэрүүгээ хаагуур өгүүлээд тэгээд төгөл үйлчлэгээний төв тэгээ 12 дахь сургууль гэсэн маршрут сүүлийн автобусанд тэгж гаргаж өгсөн. Тэгэхгүй болохоор өмнөх 2 автобусанд маань хүүхдүүд ачаал нэмэлтэд багтахгүй. Учираас тийм маршрут гаргацсан байгаа. Энэ бол одоо туршилтын зурмаар явж үзээд үнэхээр одоо хүүхдийн ачаал таараад зам харгуун таараад энэ ч бас зам харгуун хэцүү шүү дээ. Үзэгчдээ бид 12 дугаар сургуулиас 17 цаг 20 минутын орчим сурагчдын автобусанд суугаад байна. Тэгэхээр бид та бүхнийг бас хөтөч багштай уулзуулах гэж байна. Тэгэхээр үзэгч болоод эцэг эхчүүдтэй яг энэ чиглэлийн автобусныхаа маршрут цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөөч. Манай автобус болохоор Наран булгийн чиглэлд явдаг. Өглөө 7:10-аас одоо наатлын тойрог гэж хүмүүс 3 төвчтэй тойрог гэж ярьдаг. Тэрний тэр худгийн тэн дээрээс 7:10 төлдөг. Тэгээд 71-ээрээ тойроод хөвсгөл цагцаагийнхаа хүүхдүүдийг аваад 17 ороод 17-оос ахмадын буудлаа ороод тэгээ ахмадынхаа буудлаас эргээд цаад тойргоо ороод тэгээд эцсийн сургуульд ордог байгаа. Тэгээ эцсийн сургуульд ороод хойшоогоо солонгын тэргээр явж байгаа хойшоо беби одын тэргээр салаад 16 дугаар сургуульд ордог. 16 хамгийн аль одоо нөгөө зээлийн сургууль гэсэн үг байхгүй юу. Тэгээд тийшээгээ очиод эргэж буцаад 5 дугаар микролууга ордог. 5-ын хамгийн наатлын буудал. Тэгээд тэндээ хүүхдүүдээ буулгаад эргээд 5-ынхаа нэгээр хойшоогоо Эрдэнэ ахлах сургуульд ордог. Тэгээ Эрдэнэ ахлах сургуулиасаа 4-р 10 жил тэгээ хойшоогоо эмнэлгийн тишээгээ 6-р сургууль баг сургууль. Тэгээд доошоогоо 19-ийн буудал гээд хамгийн эцсийн зогсоол нь энэ 12-р сургуульд ирдэг. Тийм. Одоо өглөө 7:10-аас эхлээд хөдөлт юм байна. Орой хэд хүртэл явна? Орой болохоор яг өдөд хичээл таралт маань хамгийн сүүлийн оройны таралтуудад одоо ингээд хүүхдүүд таарцаа одоо сая 5:20 гэж хөдөлж штэ буудлаасаа 12 дахь сургуулиасаа өдөр болоод адилхан өдөр хичээлдээ эргэж байгаа хүүхдүүд маань болохоор бас л адилхан наатлын тойргоос суугаад та хөтөч багш хийд юм байна. Хөтөч багшийн үүргийн талаар бас тодорхой танилцуулж өгөөч юу юу? Бид нар болохоор энэ автобусанд явах хүүхдүүдийг айл болохоор эмгэг цэцтэй аюулгүй талыг хангаж авдаг. Хүүхдүүд маань одоо ингээд автобусаасаа буухад энэ хөл гарааг эмтэх ч юм уу те өлийн цаад ялангуяа айгүй халтаргаа гулгаа ихтэй байдаг. Тэгээ тийм учраас бид нар бас буудал алган дээр хүүхдүүдэд юу гаргаж зам гаргаж өгдөг. Өглөө өдөр орой гэл орой таралтын үед бол гайгүй байд юм аа. Тий. Яг хүүхдүүд нөгөө нэг хичээл сургуультай ирж явах үеийн айгүй хэцүү. Тий. Тэр үеэр бид нар байнга нөгөө гарц гаргаж өгдөг. Тэгээ бас энэ хүүхдүүдэд эмгэгтэй явахт нь тий яг суудлаа эзлээд яаж явах хэвээр олон нийтийн газар яаж бие авч явах уу гэдэг талаар нь бас бид нар юу яадаг. Хичээл 12-аас эгүй нэгээс араа тэгээ 5 гээд тардаг. 5 гэхэд юм автобус нэрсэн байна. Тэгээ 5 гээд тараад тэгээ жоохон хүлээж байгаа тэгээ төвхтэй автобус ирдэг. Ээж нөгөө өнгөө гэхэр чи ээж хаанхаа мөнгөийг өргөхгүйгээ тэгээд би хүүхдээ автобусыг суудаг. Өдөрт дунджаар сурагчдын автобус нь 2000 орчим хүүхдэд үйлчилдэг. За сурагчдын автобусанд нэгээс 6 дугаар ангийн хүүхдүүд хамрагддаг юм байна. Түүнчлэн Эрдэнэ, Наран, Их залуу, Яргуу зэрэг багуудад хүүхдийн автобусны хүрэлцээ бага байгаа гэсэн санал багуудаас ирдэг байна.
Тэс хэдгээр анги хүүхдүүд автобус орж байна. Ер нь манайх бол цаанаас 1-5 дугаар ангийн хүүхэд гэдэг. Би одоо ерөөсөө манайх бол хамаагүй л авдаг штэ. Альхант хүүхдийн ми чинь бас өглөөд унаа олдохгүй бол хэцүү. Тийм болохоор айл болох хүүхдүүдэд хүч үйлчлэхийн төлөө бид хүүхдээ л авдаг. Тийм. Том гэхгүй 10 11 гэхгүй хамаг бүгдийг л авдаг штэ. Тийм. Хүрэлцээний тал дээр ер нь ямар бодолтой байна та? Цааш нэмэгдүүлэх шаардлага байна гэдэг. Нэмэгдүүлэх бол шаардлагатай. Яа тэгэхээр нэг наран буудаг их залуу гэхээр айгүй их ачаалт ихтэй байдаг. Тийм учраас одоо бол нэмэлт автобус байх юм бол шаандад эсвэл шаандын чиглэлт юм уу хавтатын чиглэлд л оруулж өгмөр байна. Тийм ер нь ачаалт бол пик штэ. Өглөөд бол ямар ч тийм хүүхэд ингээд наашаа цаашаа зөрөх ямар ч боломж байхгүй. Сурагчдын автобус бүртээ хөтөж багш ажиллаж байгаа бөгөөд хөтөж багш нь сурагчдыг зам хөндлөн гаргах, тухайн орчин нөхцөлтэй танилцуулах, мэдээлэл өгөх ажил үүргийг гүйцэтгэдэг юм байна. Хотын доторх нийтийн тээврийн үйлчлэгийн эрхлэгчид ноором хэтрүүлж тээвэрлэдэг асуудлаараа иргэдээс их их гомдол ирдэг. За замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зорчигч хэтрүүлэн тээвэрлсэн жолоочид 96 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагддаг байна. Хотын доторх нийтийн тээврийн үйлчлэгээтэй холбоотой гомдол санал иргэдээс тогтмол ирдгийн нэг бол үйлчлэгийн эрхлэгчид зорчих хэтрүүлэн тээвэрлэх явдал байдаг гэдгийг ярьдаг. Нийтийн тээврийн үйлчлэгийн эрхлэгчид нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн ая тухтай байдлыг хангаж батлагдсан норм дүрмийн дагуу зорчих тээврийн хэрэгслийн суудлаас илүү хүн суулгахгүй байх үүргийг хүлээдэг. Хууль дүрмээ биелүүлээгүй зорчигч хэтрүүлэн тээвэрлсэн зөрчил дутагдлыг иргэд аймгийн авто тээврийн төв болон замын цагдаагийн тасагт мэдээлэх боломжтой гэж байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж зорчигч хэтрүүлэн тээвэрлсэн бол торгуулийн арга хэмжээ авч давтан зөрчил гаргасан бол тухайн жолоочийн зөрчлийн онооноос хасах арга хэмжээг замын цагдаагийн тасгаас авч ажилдаг байна. Одоо манай нийтийн тээврийн үйлчлэгэнд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бол нэлээдгүй бас хүн тээврийн норм хэтрүүлэх зөрчлийг бас нэлээдгүй гаргадаг. Энэ дээр болохоор манайх бол хуучин бол муусан захиргааны хариуцлага тухай 2055 гэсэн залтаар уг зөрчлийг дахин давтан үйлдэж орсон тохиолдолд 6 сарын 20 жилийн хугацаанд тээврээс чөлөөт хэрэг хасдаг байсан. Одоо энэ шинэ 9 сарын 1-ээс замын хөдөлгөөний шинэ дүрмийн заалт хуулиар одоо хэрэгжүүлж ажилласаар одоо замын хөдөлгөөний дүрмийн 51-1 гэсэн заалтаар одоо тухайн жолоочийг зөрчлийг гаргасан дээр нь бол замын цагдаагийн зохицуулагч нар газар дээр нь хөдөлгөөний доод хэмжээг 50% буюу 96 мянган төгрөгийн шууд торох арга хэмжээ авч байгаа. Энэ зөрчлийг дахин давтан үйлдэх бол нөгөө жолоочд байх нөгөө онооноос нэг хасагтаад явагдах тийм хуулийн заалттай байгаа. Ер нь бол одоо ийм зөрчлөөр бол манад бол одоо манай нийтийн тээврийн үйлчлэгийн зорчиж байгаа зорчигч нар бол одоо нэлээдгүй гомдол гаргадаг. Энийхэн дагуу бид нар бас эргүүлээд бас тэр үндээс хариу мэдэгдэж ийм арга хэмжээ авсан шүү, тийм арга хэмжээ авсан шүү гэдэг байдлаар хариу мэдэгдэх тийм арга хэмжээ бол авч байгаа. Тухайлбал өнгөрөгч 1-7 хоногт нийтийн тээврийн үйлчлэгээтэй холбоотой энэ мэд гомдол замын цагдаагийн тасагт 4 ирсэн байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчлэгээ нь өглөө 7 цагаас 22 цаг хүртэл иргэдэд үйлчлэх ёстой. Харин тогтоосон цагийн хуваар маршрутын дагуу яваагүй тохиолдолд авто тээврийн төвд хандах боломжтой. Энэ дагуу холбогдох хариуцлага арга хэмжээ тооцож ажиллах болно гэдгийг авто тээврийн төвөөс мэдээлж байна. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken хамгийн оройс халуун нарна. Оргил цагийн 21 цагийн мэдээ иргэдийн эндэр нэвтрүүлэгт ирүүлсэн саналын дагуу бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжилж байна. Иргэдийн эндэр нэвтрүүлэгт залбин ноход их байгаа бөгөөд сүүлийн үед сүргэлийн явах нь улам бүр ихсэж байна. Залбин нохтыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгааг тодруулж өгөхийг хүссэн юм а. За аймгийн хот тогтоолох газар жил бүр нохоо устгалын ажлыг төлөвлөгөөтэйгээр явуулдаг бөгөөд энэ жилийн тухайд ч мөн тус ажил графикийн дагуу хэвэн явагдаж байгааг хэллээ. Түүнчлэн залбин нохоотой тэмцэх ажилд нохоо дижээж буй иргэдийн оролцоо чухал байгааг онцолж байна. За өнгөрсөн 14 хоногийн старын шуулгаад дээр хөлөөд одоо шуулгаадаас мэдээлэл хийсэн байж байгаа. 14 хоногт бол манайх 126 нохооны устгал хийгдсэн. Ер нь хуваарийн дагуу бол явж байна. Гэхдээ одоо бол яг ирэх нэгд өдрийн одоо старын шуулгаад дээр мэдээгүй. Иргэдээс бол маш их сан төслүүд ирж байгаа. Бид өөрсдөө энэ яаж нохооноос салах вэ гэдэг асуудал бол иргэдтэйгээ хамтарч ажиллаж салах ёстой. Энэ маань бол өөрөө бүгд тийм золбин нохоо биш ээ. Эзэнгүү нохоо биш ээ. Эзэнтэй. Тэгэхээр бид өөрсдөө ярьж байгаа шүү дээ. Одоо журам байж байгаа тийм ээ.
Тэгэхээр журмынхаа дагуу бид өнөөдөр оройн 22 цагаас хойш өглөөний 06 цаг хүртэл нохоогоо суул тавих ёстой. Бус цагт уух ёстой. Гэтэл ууж явах ёстой цагаар нохоонууд маань хотын төвөөр яваад байна. Ялангуяа одоо гүйдлийн цаг эхэлцэнтэй холбогдуулаад яахан аргагүй энэ сүргэлэх нь бол энэ сүргэлж байна. Энийг болохоор иргэд маань одоо золбин нохоо ихслээ гэж ярьж байна. Гэхдээ эднийг өөрсдөө ингэ сүргэлж байгаа нөхцөлтэй бол одоо хүүхд шугад руу, ахмадууд руу одоо бас боргоох, дайрах, айлгах, эмээлэх асуудал гараад байна. Үнэхээр иргэдтэйгээ цөмөрөө сайхан хамтарч яаж бас энэ нохоо бас журмын дагуу нохоогоо сайхан зэгсэлтмээр байна. Бүгдийг алгахтаа биш шүү дээ, устгахтаа биш тийм ээ. Хот өгчүүлэх газар жилд 5 сая төгрөгийг нохоо устгалын ажил зарцуулах төсөвтэй байдаг байна. Өнгөрсөн жилийн тухайд нохоо муурны үржлийг мэс заслын аргаар хязгаарлах төслийг 150 гаруй сая төгрөгөөр хэрэгжүүлсэн. За иргэдээс ирдэг золбин нохоотой холбоотой гомдол буурахгүй байгаа нь өнгөрсөн жил хэрэгжүүлсэн төслийн үр дүн тийм ч сайн биш байна гэж үзэхэд хүргэж байгааг хэллээ. Одоо өнгөрсөн жил одоо маш олон сая төгрөгөөр одоо төсөл хэрэгжүүлээл одоо үржлийг зогсоох тийм энэ одоо хэрвээ үр дүнгээ өгсөн бол өнөөдөр нохоо байхгүй байх ёстой шүү дээ. Тэрний оронд одоо хэрвээ манай нэг 5 сая төгрөгийг батлаад өгчвөл харин манайх үр дүнтэй устгах байсан байгаа гэж харж байгаа. За жил бүрийн энэ цаг үед нохтын ороо орох үе тохиодог бөгөөд үүнтэй холбоотойгоор нохтын сүрэг олширч байгаа учраас бага насны хүүхдүүд болон иргэд сонор сэрэмжтэй байх нь зүйтэй гэж байна. Түүнчлэн нохоод ижээдэг айл өрхүүд журмын дагуу нохоогоо 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл суул тавьж бусад үед уух нь золбин нохоо устгалын ажилд чухал ач холбогдолтойг онцоллоо. Даваа гарагт Орхон аймагт болж өрнөсөн үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Та бүхний маргааш өдрийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баяртай үзэгчтэй. Мэдээллийн хөтөлбөртөө хамтран ажиллагч Go Chicken таны захиалга утас 8899 71 71 94 36 26 20 хамгийн оройс халуун нарна.